зүүн баруунжигүрээ солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зөв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемагна. Сайн байцгаана үзэгчдээ. Хвшээсэн умнаас нь өр нэмэж хот барьсан юм гинлээ. Эсгэрэг сумнаас нь дор нэмэж хэрэм босгосон юм гинлээ. Элднийхэн эсгэрээнд салхитай хамт хөөцөлдөж дэлхийг тойрсон юм гинлээ. Энэ цагт ор их Монгол улс батар ирсэн юм гинлээ. Үзэгч та бүхэн сайхан үйлжиж, сайхан хаварцааж байна оо. Үзэгч та бүхэндээ зориулан Гардемагны нэвтрүүлгийн маань хамгийн анхны цоошин дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За нэвтрүүлгийн маань тэргүй амир Дорнод аймгийн Дашвалуур сумын харьяа Дорны хүчтэн бүхэн дэвжээ. Онцгой хуулийн ерөнхий газрын аврагч спорт хороо хөвшөө зан хөгжүүлсэн Steve Gold компани өх Монгол улсын харцаг Доржийн анар хүрэлцэн ирсэн байна. Тэр мэндийг хүргэе. Сайхан битүүрхэж байна уу та? Сайхан битүүрхэж байна уу? За битүүрхээс өмнө ярьж яриа өгсөн танд бас баярлалаа. За баярлалаа. Та хүн ч гэсэн бас намайг урьдчилж баярлж байна. За тэгэхээр энэ жилийн хувьд бол бас нилээ өнтөө сайхан жил бол гарч шүү дээ. Дорнод аймагт бас үйлчлэл төр нь хэрвээ хавартаагаа одоо суудахгүй залгах гэж байна. Манай аймагт бол бас сайхан үйл болж байна. Сайхан намаршил үйл болсон. Сөрөг дуултлаа. Тэр Дорнод аймаг маань бас жилийн жилд бас сайхан үйл болдог. Ус ургамал ихтэй бэлчээрээ орон нутг шүү дээ. За тэгэхээр харцгаа манууд бол хоёул бас сайхан бие барихгүй тайван те нуу ихсэн юм аач нуухгүй нэг тайван сайхан яриад ард түмэнтэйгээ цагаан сарын баярын өдрүүдээр учран зоолгоолно гэж юу бодож байна. Тэгэхээр танаас одоо хамгийн ихэнд одоо асуух зүйл асуу гэж бодож байсан юм. Удахгүй ардын хувьсгалын 100 жил яа гэж түүхтэй болох гэж шүү дээ. Яг энэ зуугийн үед л бас эд 90 дээрээ яваа сайн барилдаж байгаа. Харцгын хувьд бол бас олон бодож санаж байгаа зүйл байгаа баг. Тэгэлгүй яг одоо ихчил түүхт 100 жил яваараа бас бөхчүүд бол сайхан бэлтгэл сургалтаа хийж явах. Миний хувьд гэсэн бэлтгэл сургалтаа бас чам баруулаад сайн хийж байна. Тэ 1024 бүх барилдана шүү дээ. Тэ 1024 бүх барилдана. Тэ одоогор бас нэг энэ бэлтгэл сургалт их бүх хүмүүс төрсөн байгаа гэсэн гэрээ нөхцлөөр бас байгальдаа бас бэлтгэл сургалтаа хийгээд ингээд явж байна л да. Наадам гээд ирэхээр монголчууд бид төхөө нэг жилдээ нэг өгдөг том дархлаа юм шиг байна. Тэр морины үнэр, морины чимээ, тэр бүхийн барилдаан, тэр бүхийн цол дуудаж байгаа чимээг зүгээр ингээд хөндлөнгөө сараад бүх цолж байгаад ингээд хөндлөнгөө сараад огшин те тэрийг хараад ямар сайхан юм бэ. Монгол хүн гэдэг нь ийм сайхан байдаг байх та. Тэр ном сум харваад уухаалж байгаа тэр чимээ. Тэр бүгд нэг жилдээ 365 хоног өгдөг. Та монгол хүн шүү гэд нэг дархлаа хийгээд өгдөг зүйл их гэж дотроо бодож байна. Тэ наадам гэдэг үлгэр нь Монголын энэ уламжлалт баяруудын бас хамгийн сайхан баяр гэж боддгийг. Тийм. Наадмаар бол хүмүүс сайхан дээл хувцас өмсөөд нэг 2 хоног сайхан монголоор ингэж өөр амьсгалдаг. Хөдөө орон нутг, сум орон нутгтаа ч гэсэн бас нэг сайхан дээл хувцас өмсөөд Монголынхаа ёс заншлыг дагаад ингэ явна гэдэг бол сайхан шүү дээ. Тэр тусмаа сумын наадам бол өөр сайхан биз. Нуу сайхан байлгүй хөө. Сумын наадам чин янз шүү. Миний хүүхдэх сумын наадам бүр гоё. Бас л тэр машин техникгүй наадам ч бүр сайхан шүү. Морьтой. Тэгэл сумын наадамда морио үйд сойж бэлдэн. Тэг унах морио сайхан хөнгөлн бэлдэн нэг тийм байсан. Эмээл хазаараа сайхан янзлна. Тэгжиж наадамда ордог нэг тийм их сайхан үе байсан миний хүүхдэх. Хайл бүр багасаа барилдаж гэсэн ч удаа барилдаж тэгээд одоо бүхэд хайртай артан бол таныг сайн мэднэ л дээ. Тэгээд бүр одоо Дорнод аймгийн Дашвалуур сумдаа та төрж өссөн үү? Тэ. Дашвалуур сумдаа төрж өссөн. Намайг анх Дорнод аймгийн Дашвалуур сумд багт. Манай бас сургуулийн менежерийн багш Цэргийн ач мөнх чарал гэдэг хүн. Бас секцэнд авч анх бохроо хөдөлж орчихсон та тий. Тэрвээс бас бүх цэцэрлэгтэй болсон. Сууийнхандаа бас биер хөөийнхандаа давчдаг анги. Тийм л хөвт байсан. Тэгэхээр бүхгээд ирэхээр за аав нь барилддаг, ээж нь барилддаг, бүхий удамтай удмаа дагдаг гэж ярьдаг. Та бас цагаан сарын баярын өдрүүдээр аав ээжийнхээ талаар ярил. Манай аав бол уг гарвал хөвсгөл аймгийн Жарлан сум.
Тэ бас манай аавын удамд бас даншгийн харццолтой бүх байдгийг билээ. Тэ ээж манаас говьтай юм чанмун сумын уугуул юм байна. Манай ээжийн талд ч гэсэн бас амьсрын цолтой бөхчүүд байгаа. Тэгэхээр бол бас бүхий удам дагаж байна. Тэ удам дагна. Одоо нэг допонтой тэмцээд байгаа асуудал ч юусэн удмын генийн талаар л харагдаад байгаа шүү дээ. Тэр бол бөхчүүдийн хувьд бол одоо бүхэн группүүдээр харж байгаа за бүх сонирхдаг ард түмнүүдийг дундаас ингээ харж байхад л яг энэ олон бөхчүүд бүгдээрээ энэ допинг гэдэг юмыг хэрэглээд бүгдээрээ л одоо найраа хийгээд байгаа юм шиг юм хандлагаар ханддаг. Энэ дүнд бас нэг бөхчүүдийн нэр хүнд гэдэг асуудал байна. Бөхчүүдийн ус хөдөлмөр гэдэг асуудал байна. Бүтэн жил хөдөлмөрлөөд 2 өдөр тэрийг үнэлүүлнэ гэдэг бол бас чанга асуудал шүү те. Тэгдэггүй яг одоо бүгд хэрэглээд байнаагүй бол бас үгүй ээ. Тэгээ яг нэг цөөн тооны яг хэрэглээний хувьд бол бас их болсон нь бол ажиглагдж байгаа. Тэгтээ бас бог дараа хэрэглээд ингээд явахгүй байх гэж би бас боддгийг. Одоо ерөөсөө нэг үхрийн үр дүргүүл 1000 үхрийн үр дүргэн гэдэг асуудал дээр чинь л ингээл нэг бүхэн асуудал гаргах юм бол бүх гэдэг нэр ингээл цаашаа ингээд хамаарагтай явчихдаг бүгдэнд бүх тоонд. Тэгэхээр бас энэ бид бүхэнчээс энэ ард түмний хайр хүндлэлийг сайн хүлээж явж иж тэр альва нэг жижиг сажиг асуудал дээр нэг асуудал гарахгүй ингээд бие зөөсөөх аваа явах тий хичээж явах дор хүрнэ бодж л явах хэрэгтэй. Өдөр тэр хүний ганц нэр хүнд биш бүхэл бүтэн Монголын өв сөөлсөн бөхчүүдийн нэр хүндтэй холбоотой асуудалгаар энэ дээр бөхч барилддаг залуучууд дор хүрнэ л бас хичээж л явах хэрэгтэй тий сахилгатай байх хэрэгтэй. Бүтээрийн төлсөн галын хувьд бол одоо сайхан болж байгаа. Миний нулимс гарч байна. Утаан дор суусраг. Ингээд агаарт гараад нэг 7 хоногтой ч юм уу нэг ингээ гарахад бол сайхан шав тий. Ямар хийсэн сууд юм. Тэгэхээр допинг нэгэн тойлоо ярьж эхэлснийг одоо бас баярын өдрүүдээр ярмааргүй л юм л та. Тэгтээ надад нэг уулсныг асууя гэж бодоод байгаа. 2 жил та допинг хэрэглэсэн их тодтолтой бүхэд унлаа л да тий. 7-гийн даваанд улсын аварга оюун болттой тунж барилдаж өнгөрсөн ардын хувьсгал 99 жилийн их баяр надад одоогийн улсын харцаг дотор шиг харцаг унсан. Энэ тал дээр та ер нь юу гэж боддог вэ? За давчих байсан юм да. Ийм асуудал дараа нь гарсан юм чинь бас эмзэгж авдаг болоо гэж бодож байна л да энэ дэр. Гэхдээ яг хоо оюун болдарсан отоогоос 4 жилийн өмнө 2015 онд эсрэг 94 жилийн он баяр наадамд улсын харцаг цолтойд төрүүлэхтэй нэг яг л нэг өнөөдрийг шиг усан төнгөн шуурхай барилдаад байгаа. Барилдаа хэлээ өргөлөө тавлаа. Таван чихтэй байгаа юм та. тийм асуудал гарсан нь бол үнэлдэ. Гэхдээ яг нэг айхтрал энэ харамсаач байгаа юм бол байхгүй л байна. Гэхдээ яг Монгол бүхий өв соёл цаашаа гений асуудлыг бас тодтохын тулд бас бид нараас дор бүрний анхааралтай байх хэрэгтэй. Бүгчүүдээ энэс аврах хэрэгтэй. Одоо нийтвэрлэж байгаа сайн томцолтой бүгчүүд залуучууд маань ямар үлгэр дуурайл авах уу те? Энэ бүгдийг анхаарах хэрэгтэй. Тэрнээс нэг айхтар бол бас төрүүлж хүвээсэй гэж ярих нь ч одоо хаашаа. Тэгвэл харцаг болдог жил бол үнэхээр сайн байсан та. Тий, тэгээд тэр жил сайн байсан. Тэгтээ ямар ч 7-гийн даваанд тунж барилдана гэдэг бол миний хувьд бахархалтай байсан. 7-гийн даваанд тунаад 6-гийн даваанд бас тунж харцаг болсон. Тий. Баталзын харцагтай бас хоёулаа төрүүлэх бүхий нэрэнд явж бас 2 бүх 6-гийн. Яа одоо миний бодлоор бол яг тэр асуудал төр бол ерөөсөө л допинг гэдэг зүйлийг маш эрчтэйгээр ерөөсөө Монгол бүхс зайлуулах арга хэмжээнд дэр авах ёстой. Бүгчүүд маань ч гэсэн дуу хоолойгоо сайн нэгтгэх ёстой. Энэ дээр бас шаардлагатай хөрвүүлэх ёстой боловч бодож байгаа. Дангаз би хохироод үлдсэн ч юм байхгүй л та хохирч байгаа. Өчнөө Монгол залуучууд байгаа. Цааш гарах тэр хохирлыг бас тооцож бас эднэр дээр маш хатуу анхаарал тавих хэрэгтэй. Одоо төсөөлргүй зөвөд барилдаад өнгөрсөн асуудлыг одоо биш дараагийнхаа асуудал дээр бас хатуу байр суурьтай байх хэрэгтэй болов гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо бүхэн болон 512 хориллоход энэ донд одоо бүх дээр л унна гэж үл барилдахгүй шүү дээ тий. Бүгдээрээ сайхан эд ирэнжиг дэрсэн 21 аймгийн 300 гаруй сумын хүмүүс очоод тэр наадамж олноо баясгаад
тэр наадамч болгоо хүндлээд тэр наадамч одоо бүгдээрээ л гард магны хянуудаар гардаг шиг бүгдээрээ л эдгээр наадам үзэгч ирсэн шүү гэдэг шиг бүгдээрээ л таныг харах гэж ирсэн. Яг энэ ард түмнийхээ өмнө хүндлэж хайр хшгийг хүлээж тэгээд цолоо дуудуулаад нутаг усныхаа нэрийг аав ээжийнхээ нэрийг гаргаад барилж ийн гэдэг бол бас сайхан биз. Тэгэл хөө яг нэг одоо Монгол хүн болж төрснийх энэ нутаг оронд бас том гавь юм болов. Монгол улсын харцаг анармандаа дэндэр хумандан бадрах хумашуих гайхан шигтан урган нөхөлдрөц юган дутулах чумно танжэдэм байсадан та ватар зэрэгту ватар суй ина бас нэг өв соёлыгоо ингээд тэгээд явж байгаа төлөөллүүдийн нэг болоод ингээд явж байгаад бас дотроо сайхан баярлж явдгийг. Тэгээд бас ямар ч сайн залуу барилж байгаа дараа натурныхоо нэрийг гаргаад сайхан баярлтыг гэсэн хүсэл мөрөөдөлтөй л явдаг шүү дээ. Тэгэхээр та цагаан сарын баярын өдрүүдээр яг битүүний орой үлэг бүр жоохон байхад хөдөө нутагтаа байхад үлэг сайхан байдаг шүү дээ. Миний хувьд бол яг цагаан сар болоход бүгдээрээ гэр орноо цэвэрлэлцэн, шин дээлээ бэлтцэн, идэ цагаагаа засаад гэр тойроо за тэднийхээр одоо битүүлэх яв, эднийхээр орж битүүрийг аль ярьдаг. Яг таны хүүхэд ахуй цаг үед чинь цагаан сарын баяраар битүүний орой аав ээжтэйгээ байх хугацаанд ямар байсан бэ? Тэгээ сайхан байлгүй хоо. Ер нь цагаан сар чинь хөдөө орон нутагт бас их сайхан болт юм болов гэж боддог шүү дээ. Бүгд нэг тэндэг. Миний хүүхэд байхад чинь одоо машин трек гэж марг байхгүй лаа. Мотоцикл гэж байхгүй морьтой явдаг. Хөдөө бас сумын төв дээр байх юм бол бас сумын төв айлуудаараа явган явдаг хүүхэд байхдаа их л сайхан байсан. Тэгээ агаар салхинд тэрөө хүүхдийн турсамжууд их л гоё идэв гэсэн. Одоо бол хөдөө хотгол одоо машин дэрэгтэй боллоо шүү дээ. Малчин хөр нэг машин дэрэгтэй болсон. Хөдөө орнуудад очиход ер нь морьтой шинэлдэг, цагаалдаг айлууд чиг ховор болсон байна. Миний хүүхдүүд бас морьороо яг хөдөөний тэр нэг байгалаар их шинэлдэг байсан. Тэр турсамж бас маш их сайхан санагддаг. Шиний нэгний өглөө хөл ингээл хос хосоор 4-5 морьтой хүмүүсийг ингээл нэг нэгнийхээ айлаар гэсэл. Тэр морьны туурайны чимээ морьс сайхан цамтчихсан их сайхан байдаг гэсэн шүү дээ. Нөгөө нэг зан сайтай айлд хүн бүхэн цуглан, замаг сайтай норон шуу бүхэн чуулна гэдэгтэй адилхан. Нэг зан сайтай айлд, удам сутар сайтай айлд хүн болгоно, нутгийн хүн болгоныг мэддэг. Тэднийг удам сайтай, тэднийг тэгдэг, ингэдэг гэж сайхан ярьдаг. Тэгэхээр бол өкөө дээрэнгууд ард түмэн хүндэлдэг. Таныг за сумдаа очие, нутагтаа очие гэвэл манай харцаг хүрээд ирлээ. Манай анар харцаг явж байгаа хүн болгонд тэгдэг байх л та. Тэгэхээр та ер нь гэрээсээ хэдүүлээвэ ээжээсээ. Ээжээсээ 8 бол шүү дээ. 8 бол айлын баг. Айлын байгаа. Тэр хоолнд хэрв та. Хоол хийхтэй. Хоол ихтэй муу. Айлын баг шүү дээ. Норохгүй шүү. Одоо ч гэсэн галтгаа орохгүй юу? Гоорхноор гэхдээ нөр том баггаар шүү дээ. Том баггаар. Тэгэхээр хоёлаа бас хөдөө гарсан юм чинь сайхан хээрийн цай чанаад нэг хоол хийж бодож байна. Тэн сайхан бэлдсэн юмнууд байна. Тэгэхээр хоёлаа цаагаа эхэлж чадах уу? За тэгээд тий. Галаа нэг жоохон яач. Өртөч.
Нэвэн тэтгэгч М автосервис харилцах утас 95 25 42 42 86 69 42 44. Санаа хусаа ашигч. Заасаач. Хусаа хийчтэй. Хээрийн жавар үнэр сайхан шүү дээ. Лавшаа хэр хэргэлдэггүй да? Лавшаа хэрэглэх нь бол хэрэглэх л баха. Манай эхнэрч болохоор ерөөсөө өөрөө ячдаг ш зураад хийчдэг. Гурилаа юу? Тий. Ой. Ай наач. Нэг их усаарч явахт те. Ингээл чач. Тэгэд. За түр хоёлоо аав ээж гэдэлээр ярьжсэн тий. Тий, ээжээс эцэгээс 8 улаа. Би дээр 4 ах 3 ихчтэй. Тий. Тэгэхээр ах нарын хайр, эгч нарын хайранд өссөн. Тий, ах эгч нарын хайранд өссөн. Нэг жоохон их маягийн л өссөн хөхт шүү дээ. Тий. Тэгэхээр хоол унд гэдэг зүйлийг л одоо нэл гэрлэг ороод тоглож ирчингүүтээ гэрлэг ороод хоол хийсэн үү, идсэн гэл. Тий. Тэгээд бас манай ах нар маань их мундаг. Намайг ухаар өгт манай аав маань бурхан болоод. Тэгээ манай ах нар маань би ч одоо ах нарыгаа аваараад сольжл явдаг шүү дээ. Сайхан ах нартай. Миний аавыг орлож ах нар маань бас сайхан өсгсөн намайг. Тэгэхээр та яг энэ цаг үед яг тунаад начин болчоо явж байхдаа юу бодож байсан тог тойрох гээд. Тэгэлгүй хавц тэр жил бэлтгэл сургуульд ер нь сайхан байсан. Тэгээд тэр жил бас манай ах нар маань ер нь манай гэр бүлийнх бас төв зөвлөлт төрч бүх үтсэ. Тэгээд тухайд миний барилж яхад ингээ хүмүүс бичлэг хийсэн байсан манай ах нарыг ямар эмоц гарах нь тийм маш сайхан байсан. Тэгээд дотор байгаа нэг тийм нэг болчгомсгсон нэг сэтгэлдээ сайхан уучрал явчихдаг юм билээ. Сайхан санагддаг билээ. За тэгэхээр ус маань уцалж байгаа шиг байна хоёлаа. Суун уцалж чинь Сүүгэж хөө. тэг идээ маань юу лээ? За идэг юм. За ээжтэй борцтой. Ооз. Та нас л өөлөж шүү. Дэмэн сайхан буцлаа. Сүүгээгээл Одоо зүгэж хөө. сүүгээж Таны зааварчлахаараа хийх. сүүгээгээл буцалгаал. Манай 100 ангийнхан ч давсгүй заяа Давсгүй. Давстай цаа уухаар нэг л амны сан гарахгүй санагддаг шүү дээ тий. Би ч бас өөрөө сухаатар хэлтэй. Тэгээд тэгэхээр хоёулаа бас нэг зүг юм. Тийм одоо бараамын ч бас давсгүй цайгаар эвгүй байна гэдэг. Давсгүй цаа уухаар амнаас унтах гэдэг. Бид нар давстай цаа уухаар эвгүй гэдэг. Сурсан юм өөр их шиг байна тий. Нутгийн бас нэг онцлог байна. Зогч би самраа. Нөлөө цайгаа санчаад аа хоолоо хийлээ. Тэгэхээр хавцгаа авчраа сайхан. Уулын бургасан бол дээр ингээд цай чанаад хоол игээ сууж гэдэг. Бас миний хувьд ч гэсэн сайхан байна шүү. Гоё наа хөдөө бас битүүний өдөр ингээд хаалцсан удаж гоё санагч шээ. Одоо ингээд буцалж авах. За цай маань сайхан болж байгаа байх шүү тийм ээ. Нөө янз болж байна. Нууранд нь юу харагддаг вэ? Тооёрнд. За цаага. Баярлах уу. Харцагтаа ялж өгье та. Дээж нэсэн сайхан. Орсан савсаж та. Асуу зогсчаад. За тасаа.
Яг чичрээд байна. Энэ утаа ингэж байна. Модны. Яг л нэг баруун зүгийн зүүн зүгийн. Тэг яг л 100 зүг тий. Тавсгүй. Настай хүмүүс ч бас сайн гэсэн юм тий. Тий. Сурцсан. Эмээ өөнөр чи яг цайгаа уун. Сүйтэй цайгаа чана. Таны хувьд хэр цайнд цай ууддаг юм? Сүйтэй цай. Цай унуу, сайн. Одоо барилжих тань тэр бид нар чинь дандаа халуун сувтай цайтай явдаг штэ. Барилтынхаа дондуур халуун юм. Хэрийн цайгаа чанаад уучлаа. Одоо хоёул цойнгаа тэгсэрий да. Сувнгаас хэсэгтэй тий. Харцгийнхаа заавал би туслахтайгаа чи. Савчтай том муудаа. Заба. Тоо тавина. Эхлээ махаа их одоо. Махаа хийгээд хуурна да. Хасахан ороод бүгдээс ч хөвтөж. Зүс би урах. Тосоо их үү? Би эндээс Эхлээд хоёул тосоо хийсэн байна да. эхлээд тосоо их байсан шүү. За дээрс хэлээг. Би хүчгүй тосоо. За. Хи. Хоолунд гэснээс одоо яг ингээд эд барилж байгаа үед бол хамгийн анхны одоо зөв зүйлийг зааж байгаа, зөв замд нь оруулж байгаа чухал хүмүүс нэг л одоо багш тасгалжуулагч нар байдаг. Тэр багш тасгалжуулагчны талаар яриул та. Тэглгүй одоо н спортод ер нь хамгийн чухал зүйл чинь багш байдаг шүү дээ. Би тэгээс хацтай олон сайхан багш нартай. Тэ. Миний бас анхны багш маань тэргэнэ чин мөнх чиргэл гээд багш маань байдгийг дорн дэмэндээ шулуурсан яриад одоо бурхан болсон. Тэгээд яг бүхэн суурэ тавьсан их спорт руу орсон бол Монгол Улсын гавь тасалжуулагч Сэдэшин Ширүүгээд багш маань бас намайг өдөр зэрэгтэй явахад маань тэр хүний оролцоо үүргээрээ маш чухал тий. Та ер нь хэдэн багштай? Авч олон багштай. Олон ч явах бай. Тэгээд ер нь бас хүчний багш гээд байна. Шир багш маань байна. Одоо бас манай нутгийн сайхан том цолтой бөхчүүд бэлтгэл сургалт хийлгээд сургаалаа хайрлаж явж байгаа. Одоо манай улсын ачаа цогцолд орж явах маань байна. Аймаг арслан Батойг арслан маань байна. Ер нь тэгээд манай нутгийн бөхчүүд тэгээд олон сайхан хүмүүсийн удирдлагын бэлтгэл сургалт хийж явж байна да. Тэр хүмүүсээр бас маш их баярлж бахархаж явдаг шүү дээ. Тэр хүмүүсийн заад сургаснаар хөдөлмөрлөж амжилт хүргэх нь маш их чухал байна. Дээрээс нь ширүү багштай бас маш их баярлж явдаг юм да. Хэлгүй ах. Дээрээс нь багш нараас гадна бас дэмждэг компани, дэмждэг хүмүүс бас чухал байдаг хэл та бүхэд л. Тэглгүй байх бай. Одоо ер нь бүхэд ч гэлтгөө ер нь бүхэл салбарт дэмжлэггүй бол ер нь амжилт гаргахад ер нь хэцүү шттэ. Тэгээ би бас энэ дэмждэг компаниудыгаа бас ярих их дуртай байдаг. Одоо ямар компанид байгаа вэ та? Одоо би онцгой хөдлийн аврагч биеийн нэмэр техник спортын хорон дээр харилцаж барилж байгаа. Тэгээ бас гэгшүү хөгжил сангийн нэр дээрээс бас гэгшүү ах манаа бас олон жил сайхан дэмжиж тусалж явж байна. Тэгээ бас Step Gold гэдэг компани нэр дээрээс бас барилддаг. Энэ олон сайхан хүмүүсээ бас дэмжиж тусалцаар энэ зэрэгтэй явдаг та. Одоо нусаа ихгүй шатлаа шүү. Нусаа. Давсар хэрүүлсэн бол. Давс гайгүй хаа. Анзааруу та. Анзаарс хий. Нусаа яваач. Ийгөө. Тий, жоохооч. Заал. Одоо жоохон таглчих тий. Тагаад. Нөгөө утаач над руу дахиад үлээж. Энэ сайхан сэтгэлтэй хүмүүсийн буйнд л ингэж зэрэгтэй яам боловч боддоо шүү дээ.
Таны хувьд таныг хамгийн ойрын хугацаанд хамгийн томоор баярлуулсан зүйл юу вэ? Ер нь амьдралдаа хамгийн том баярлж ирсэн зүйл чинь бас. Хамгийн том баярлсан зүйл маань хамгийн их баярлж ирсэн зүйл маань мэдээж хүүтэй болоод баярлж ирсэн. Хүүтэй болоод баярлж ирсэн. 2014 онд манай гах хүүтэй болоод маш их баярлж ирсэн. Та хэдэн хүүтэй? Одоо 2 хүүтэй. 2 хүүтэй. Тий. Бас сайхан. 2 үгүй бүх болгоно гэж боддог уу? Бүх болох хаа. Болно л гэж боддог шүү дээ. Тий. Тэгээ дээрэс нь бүхгөө дээрангуут одоо хамгийн сайхан зүйл үл нэгээ хүндлэх, нэгээ ойлгох, жодог байдаг. Тэгээ дээрэс нь өрсөлдөөн гэдэг зүйл зөвхөн тэр ногоон дэвжэн дээрээ өрнөдөг. Тий. Барилдаан дууслаа. Тугаад хойроод ирлээ, элэг үсээ тайлаад өглөө. Хоёулаа дэвжэнээс хад яг л сайхан найзууд байдаг. Энэ зүйл бас явууштай юм шиг. Барилдаал дахимаа өгүүлсэж явуулцах дээр л тэгэл сайхан байдаг шүү дээ. Миний хүсэнтэй сайн барилдар цаашаа дөрүүлээрээ бариараа гэл ийм л юм сайхан өрнөдөг төвчэн дээр. Яг эд барилж байгаа дундаа сайхан барилж байгаа үед бол тэн доторч бас шөрөө юм болно шүү дээ. Өрсөлдөөн бол өрнө үз. Жижигхэн цогцолцох, барилцах, додролцох юм тэр бол байгаа шүү дээ. Бас нэг тулааны төрлөө. Тэ хагас толооны спорт. Загварлаа их хойлоо. За тий. Яа, нэгийг их хоёрыг их хойлоо. Хоёулыг нь хийцээ. Энэ гурлаа. Яа. Гурлаа ихтэй сайхан бэлтчих. Тий. Энэ мань халдсан шүү. Ямар хутга халж байна ч одоо усан ширгэж ирнэ байж. Харин ээ. Гурлаа хийчихсэн сонгоно. Аа. Гурлаа хийсэн дараа сонгоно. Тэгээд те. Би гурлаа гэрчилчих. Лавшаа гурлж бас. Нэлээд гоё. Амттай бусад гурлууд ч одоо нэг бургасчл юм шиг шүү дээ, те. Яг одоо нэг гэрийн нөхцөлд бэлдсэн гурил. За өөр дэлгүүрээс аваад ирж байгаа бэлэн гурил хоёрын хооронд бол бас ялгаа байна. Бага. Хөлдсөн шүү дээ. Анд тэр дуртай та. Анд байхгүй. Анд явдгүй. Гү. Холгоны амраас цус гарч идэх. Яа. Загварлаад. Оо янз юм байна. Согно дээрс хийчихв. Сонгоно гаргахыг нь Хөө. Тосоо ийх үү? Тсон тосоо. тос яах бич. Түрүү нилээд ос хийчихсэн. Тсон тос хийжтэй. Ингээл доглуулээ. Тэгэхээр хүүтэй болно гэдэг бол одоо хамгийн сайхан зүйл байгаа. Дээрээс нь сайн ижилтэй хандаж хийх үгүй юу маань яг сар шинийн сайхан битүүний өнөдөр. Одоо бүхчүүдийн маань ар гэрийг артлыг бүгдийн хариуцж байгаа юм бол мэдээж хань ижил. Хүүхдийн асуудал, гэр орны асуудал, марын албанд бүх зүйл дээр ингэж тусалж байгаа. Төшөөлж байгаа. Хүмүүс ялчгүй бүх хүний хань ижил байгаа. Хандаа хамтжилгэд бас хандаа болон хүүхдүүдтэй хайртай шүү. Гэж хэлмээр байна да. Утгагүй бас төрийн ногоо, төрийн наадмын дэвжээнд түрүү бөхөө ханаа тавирээд тэгээ төв өндөрлөө хандаад явж байгаас өдөр ирэх хаа гэж би танд өрөөж байна. За тэгэл хамгийн сайхан зүйл бол ингээд сайхан хөдөө агаарт ингээд сууж ингээд хамгийн гоё зүйл л дээ. Дээрээс нь таныг одоо бас дорн нутгийн тэр сайхан уудам тал нутаг төрж өссөн хүний хувьд бас их сайхан ая барьдаг гэж би бодож ин дотроо. Муу. Монгол хүн чинь бас нэг найранд уран дуутай, наадамд уран даваатай гэдэг шиг. Маш хайд. Ер нь амдаа тэр заримдаа дуу аялна үстэй та. Аялгах. Хамгийн ойр дотны хамгийн сайн мэддэг дуулж байсан дуу ч юм бэ ямар дуу вэ? Дуулуулж яриаг үстэй. Эндээс харин дуу гэж ярьлаа. Хоёлаа сайхан хамт түрээ явъя дуулаа тий. Саа мөнгө гэрлэх тулах уу? За саа мөнгө гэрлэг дуулаа. За тий. Борлын боммон уясэ боён хишигэ татаагүй ухаан тагунжин домогоро утта хамадамжин мишэсэ санаанд нэг л уянготой самунгэн хэрлэн мэд сарулуудм таласа
санаж ядан амералзна. Сайхан дуу баярлаа. Бас танаа нутгийн сайхан хошуу саа мөнгө хэрлэн гэдэг. Тэ энти доронти одоо сайхан амал амтын хүндалж байгаа том гол шүү дээ. За хоол мөн шатж гинүү. Гайгүй хана онголготой. Дуулж байгаа хооронд орно. Шатсан биш үү? Гарах уу? За энэ гөрний болсон болоо. Урилж одоо нэг хоёулаа нэг 3-4 минутанд л болно да. Болно. Сонгоно их үү? За сонгоноч. Энэ үнэр янз юм байна. Тосоо их одоо. Болсон байх шүү. Болсон байна уу? Шүлэн жиргсэн юм. Тосоо за Энэ тосоо дөрөв бүгд хийчих. Яг л таарчтэй тий. заавалсан. Яа. Тоотго авчуу. Авчаа. Аваад газар тавьчих. За хоол хаасгаад хоёлаа. За. Гүү шатад дуусна. Зэрэгчил тэгвэл. За уушаа тавьчих. Яа. Оо. Дуруу сэсрэрлээ дээ хоёлаа. Нэг дуу дуулаад дуусгаж цовин болцсон байна шүү дээ тий. За. Би ч одоо ахлах байгаа ч юу? Би юу? Би. Тий ахлах тааж би таны зааварчлаа. Ямар ч үсэн шатаасангүй тий. Тэдээс олон Янз бүрч. олон хүний нүдэн дээр хоол идэж шүү дээ. Гурлын хурдан болт юм тий. Сая л хоёлоо хөлдөө гурл хийсэн шүү дээ. Тий. Тамсан даарч. Тав сусан байна. Янз юм. Янз юм болж тий. Янз бүрч. Хэлгэл дээрээс бол бас сайхан болж. Бүгдийг хоол иддэг гэж ихэрдэг шүү дээ. 99 бууз идэх гэхээр та нэгийг нэмээд 100 олгочоол гэсэн чинь за яршигтай амар мангас биш дээ гэдэг шиг. Харин хоолн дэр нь хэрвээ идэхтэй. Хоол гайгүй. Тэгтээ бас нэг тэгж яахтар бол их идэж бас барахгүй. 100 муу бол барахгүй шүү дээ. Дээдлэр хэдэн бууз идчихсэн та? 50 бол явуулахгүй. Нэг дороо. Тэр наадын бэлтгэл нутаг нутгаараа гарна гэдээ өгчүүд ярьдаг. Зарим хүмүүсийн бодлоо би нэг хүний яриа сонсчихсан юм байна. Яг ингээд нутаг нутгийн бөхчүүд холилдоод нэг нэгийгээ хуцлаад тэгээ хоорондоо барилдчаад улсын наадмаар барилдвал чанар нь өөр болох болов. Гардна шүү дээ. Одоо сүүжүүлэнд бөхчүүд бэлтгэл гарахтаа олон юм бөхчүүд гарт. 7-8 он бөхчүүд бэлтгэл цуг гардаг. Тэр чанарын алгаа өөр өгдөг те. Тэ өөрөө яг хөө. Наадын бэлтгэл дээр ч юм уу, заал тавихын барилдаан дээр ч юм уу бас хөгжилтэй юмнууд л нэлээд гардаг баг. Таны одоо бодож санд байгаа бөхчүүд донд юу болж исэн хөгжилтэй явдлууд, паян тэмдэглэлүүд юу вэ? Үзэгч төмөндөө бас сонирн багталтай. Зөндөө. Хөгжилтэй бол зөндөө болно шүү дээ. Тэрээсээ яриул. Ер нь бол байнга л хөгжилтэй юм болж идэг шүү дээ. Грам хөгжүүлч бас хөгжилтэй шүү дээ. Хөгжүүд тэгэхээр заавал юм дуурахгүй барилдаал чимээгүй байж идэг тийм хүмүүс бас биш шүү дээ. Биш. Их нээлттэй хэлнэ хүмүүс идэг шүү дээ тий. Хамгийн өрөвч зөөлөн хүмүүс бас хөгжүүд байх талтай тийм үү? Тий. Имийг ойлгодог, имийг заавал тэр зүйлийг мэдэж туулж үзсэн. Жишээлбэл одоо 21 аймгийн хөгжүүд бол яг хотод ирээд яг сайхан байранд, яг сайхан халуун байранд, халуун хоолтойгоо, унаатайгаа бэлтгэлдээ явж байгаа хөгжүүд бол маш ховор байдаг. Бүгдийн тгээс эхлээл Улаанбаатар хотод ирээл хөдөлмөрлөөл янз бүрийн газараар янз бүрийн амьдралыг туулж ижил амжилтанд хүрдэг байх л та. Тий. Таны хувьд бас Улаанбаатар хотод хамгийн хорж ирж ирсэн түрхээсээ ярил. Зүгээр манай нутгийн нэг бүхэн тухай яриа. Нэрийн төлөөд яах хөгжилтэй.
анх хотод орж ирсэн гинэ. Одоо хотод орж ирээд автобусны буудлын дээр зогсож байгаад. Захилгаан автобус юу лээ? Троллейбус. Троллейбус одоо явж байгаа яасан юм байна л да. Тог зогдсон шүү дээ уцаараа. Тог зогсон чинь харж ирсэн аа. Миний одож Тэнгэрийн хот гэсэн гинэ. Өдрөө. Тий өдөр. Тэрээс одоо дээр тэр сонирхол харагдаж байгаа. Бас барилдахгүй бүхэн төрөл танд ховор байдаг юм шиг байна. Жодоо, янз бүрийн бөхөр, өвөр Монгол бөхөр барилддаг. Саяхан бас хаана нөлөө очиод нэг сайхан тэмцээн Азийн аваргын наадамд хүрсэн байлоо. Тэгээ сүүлд Казакурус гүндлэхээр авт 10 онд төрүүлсэн юмсан тий. Тий. Время, тайм. Добилялись Анар Дорч, Монголия. Победитель Анар Дорч из Монголии. 1992 жылғы жігіт бұл. Біз башында божым олдығында еле Анар Дорч. Бүхий нэг 10 төрлөөр барилдаж байгаа шүү. Бүгднгээр нь яг бас сайхан тодорхой хэмжээний амжилт гаргаад явж байна. Одоо энэ чөлөөтөөс бараг бас бүх төрлөөр барилдаж байна. Одоо сам, кураш, бүстэй, сумо, өвөр Монгол бүх гэл. Тэгэл Киргиз бүх, Үзбек бүх гэл. Хамгийн гоё барилдахад гоё санагдж байгаа бүхэн нь бол үндэсний бүх үстэй өөрийн Тэглэг. Үндэсний бүхтэй манай үндэсний бүх чинь гол нь энэ олон төрлийн бүхөөр барилдах. Маш давуу талтай, олон талын. Барьцгүй барилдаж чинь, барьцтай барилдаж чинь, лаваас барилдаж чинь аюу ашиг тустай шүү дээ олон төрлийн бүхөөр барилд амжилт гаргахад. Тэгэхээр бас цагаан сарын баяруудаар ахмад настай хүмүүстэй очиж золгоно. За таньдаг хамаатан саднуудтай очиж золгоно гэж ярьдаг. Ээжтэй та бас очиж золгох байх. Миний хувьд бол сар шинийн баяраар хамгийн түрүүнд ээждэр очиж золгодог. Тэ. Сар шинийн баяр маань бас их сайхан утгатай баяр шүү дээ. Өвлөө өнтөөд авсны баярыг тэмдэглэж бас Монголын ард том өргөн төлөв сайхан тэмдэглэдэг юм баяр. Ах トゥ хамаатан садан улсууд нэг жилдээ нэг удаа минь тусаа мэдлэлцэж тэгээ нэг хамар мэндийг настай хүмүүсийн хамар мэндийг асууж сайхан мэдлэлцдэг юм их сайхан баяр л та. Монголын ялчгүй нэг том өв соёл болсон тийм сайхан баяр шүү дээ. Тэгэхээр ээж гэдэг ярьсны хувьд бол одоо яг цагаан сарын баяртай холбогдуулаад тэгээ холбоод ирэхэд таны ээж бас танд загтаг, заадаг, зөвлөдөг зүйлүүд бол маш их байдаг хөл та. Тэгэхээр ээжийнхээ итгэлийг алдахгүй, ээжийнхээ ачийг хариулъя. Ээжийнхээ ачийг үл хариулъя гэж хариулж бардгүй гэсэн л дээ. Гэхдээ таныг дотор боддог зүйлүүдээс юу нэг мэдээж ээжийнхээ ачийг хариулна гэж байхгүй л дээ. Тэгээ яг одоо манай ээж бас настай хүн. Ээжийнхээ бас амь цэрүүн дээр нэг баярлуулж авсан, золоо ахиулж авсан, сайхан явж байгаагаа ээжтэй харуулж авсан, нэг чихийг халууж суулчихгүй. Ингээд явах тийм л зоригтой явдаг. Тэгээ манай ээж бол маш сайхан хүн байдаг. Ах トゥ нартай, найз нөхдүүдтэй хамт олондоо сайхан нэр хүндтэй сайхан хөгшин байдаг буянтай. Ээжтэй бол маш их хайртай. баг бахта ээжтэйгээ, ах トゥ нартайгээ байсан цагаан сар. Яг ээжтэйгээ цуг байдаг байсан. Өглөө босоод ээжийнхээ цайг уудаг, ээжийнхээ хоолыг иддэг. Тэр үйл хамгийн аз жаргалтай, хамгийн сайхан үе байсан баг. Тэгдэг бах. Одоо миний ээж чинь болохоор намайгаас их оройгоо гаргасан. Тэгээ 38 өстэй 40 болж чинь намайг гаргасан. Нэг настай хүний хүүхэд чинь ирэх дураараа
манай ах нар эхнэр ч бүгд л бас хүнд ажил хийж наан цагаж ирсэн. Би ганцаараа дураараа айлын баг хүүхэд. Тийм л өссөн. Ээж дээр эхлэв. Ээж дээр манай ээж манай ах эхнэрээс өмөр нь хамгаална гэсүүд. Тэгээд одоо ээжтэй хандаж хэлмээр үг юу байна? Ээжтэйгээ байсан хамгийн гоё дурсамжийн зүйлээсээ таныг хуваалцаач. Ээжтэйгээ байсан өдөр бүхэн л сайхан дурсамжтай байгаа. Одоод сайхан байгаа. Тэгээд ээжтэй хандаж хэлэхэд миний ээж сайхан урт удаа наслж өрөөгдүүдтэй хаана гэхэд олон жил сайхан хамт байж урт удаа наслаарай. Хүн ээжтэй маш хайртай шүү л гэж хэлмээр. Цагаан сарын барилдаанд өөр хэдэн жил барилдсан бэ? Цагаан сарын барилдаанд занаг 3-4 жил барилдсан баг шүү. Хамгийн сүүлд 19 оны цагаан сарын барилдаанд шүгэн 8 төлтөд Буян тухайд болоход. Содон марслантай дунаад. Тэгээ содон марслан унсан. Гэвэл та бас төв зингэлтгэхээс гадна буян тухай таныг бас сайн барилддаг гэж ярьдаг тий. Буян тухайгийн болсон барилдаанд дандаа л үзүр төрөө шөвгөрч байна гэж ярьдаг. Энд бас юутай холбоотой байна? Гэхдээ би энэ бас нэг ачаал бүтлгүүд гэдэг шүү дээ. Буян тухайгийн барилдаанд дандаа сайн барилдсан та. Сайн барилдсан ямар ч байсан. Бас нэг ээлтэй газар гэж байт юм бол магадгүй тэгээд сайн барилддаг ч боддог. Тэгэхээр барилдаа ингээд нэгэнт ярьснаас ярихад танд хамгийн харамсдаг барилдаан, хамгийн их баярлуулсан барилдаан гэж бас байдаг хэл та. Миний хамгийн их баярлуулсан барилдаа улсын начин болохтой юм уу? За барилдаа эхэллээ. Өргөж мушиглаа. Дорнод аймгийн дэвшил барсан барай Дорнод аймгийн онцгой байдлын газар бүрэн дуулах компани Өв аймгийн арсан Доржийн онор аймгийн хурц арсан Мөнгөн Баатраар тавж Монгол улсын начин цолны болцлыг ангалаа. Хамгийн харамсажсэн барилдаан. Хамгийн их харамсажсэн барилдаа 2018 оны улсын дугууранд Хэн дунлаа тэр нэг сумч л. Тэгэхэд л өөрийгөө бас дээшээ үзэн бэлтгэл сургууль сайн байсан. Бэлтгэл сургууль сайн байсан. Тэгээд ам буруу авсан болов гэж боддог. Ам буруу авсан гэснээс та Орхон баяр тэр үе аймгийн арслан сандаг дорж одоогийн улсын начин Орхон баяр хоёрыг хооронд нь тунаагаад үлдээгээд нэг нь начин болгодээ гэж үлдээж исэн гэж ярьж ирсэн. Яг тэр үедээ уцаар хийсэн бичлэгийг би үзчихсэн л та. За андар начин хэнийг авбаа гэсэн. Андар начин амар сайхан начин авлаа. Хоёр аймгийн арслан тунаад хэн давсан начин болгодээ гэж ярьж ирсэн гэсэн. Яг тэр тухайн үедээ та ямар бодолтой амаа авч ирсэн бэ? Гэхдээ тухайн үед бас амаа гад очиход 3 хүний сонголт байсан. Тэгээс Орхон баяр сандаг дорж гээд сандаг манай үеийн залуу авчихээр Орхон баяр бас өсгөрөдтэй залуу ингээд хойд нь зурсан оржсэн бодлоор л ам авсан л та. Яг би одоо бас энэ залуучуудыг нэгэн ч гэсэн начин болоод бас нэг цааш та нутгийн орныхоо баярлуулад хамгийн гол нь бас нэг хоёр залуу тунаад нэг нь давна гэдэг ч бас сайхан шүү дээ. Тэгэл яг. Өөрөө тэрийг өөрөө ойлгоцсон хүн болохоор тэгээд бас нэг тиймэр зурсан бодол орж ирэл тэгэл амар сайхан начинтай барилдсан. Тэгэхээр улсын наадмын 5-ын даваанд тэр бүх тэрийг амлаж аваад өгчлөө. Тэрэнд тудлаа унчлаа, энэ тудлаа унчнаа гэж ярьдаг. Тэгэхээр яг тэр асуудалтай холбогдуулаад нөгөө нэг бүхий нэр хүнд гэдэг асуудлуудад яг миний бодлоор бол насаараа барилдсан усын золтой бүх яг наадмар сайхан барилдаа нутгийнхаа эд ирэн дээр явж байгаа, цолон зүтгэж байгаа тэр залууг дээр давхгүй байгаа, гатлахгүй байгаа даваагийн давуулаад өгчнө гэдэг бас нэг буруу зүйл бас биш юм шиг байна. Гэхдээ энэ одоо л бас нарийн талаар аюу буруу ойлголт явагдаад байгаа болохос ер нь бол энэ чинь бүр эртээр үеэс л байсан асуудал шүү дээ. Нутгийн залуугаа дэмждэг, сайн барилж байгаа бүхийг дэмжиж бас нэг цолонд хүргэждэг асуудлууд бол байсан асуудал байхгүй юу. Тэгээ одоо нэг тэр асуудлын үнэн мөнгөтэй холбоод янз бүрийн байдлаар ард тунд буруу
хуулгыг сурчлах ийм хандлага төрсөн байна. Тэрнээс найраны асуудлын мөхчүүдийн яагаад дэмжиж ингээд нэг сайн барилж хасал ус олон дүргээ дээш сайн барилдуулдаг энэ уламжлал байсан асуудал. Тэгэхээр таны хувьд одоо танаас үргэлжлээд асуухад ер нь танаас найраа хийх үү, найрах уу гэж гуйж байсан асуудал байдгүй. Байхгүй. Наалч надад очирдаг. Гү. Ер нь бас өөрөө биш ч бас нэг тийм хатуу зарчимтай. Одоо хөндөхгүй хүнээс гоохгүй нэг барилж гэсэн тийм бодол дотор байдаг. Тэ. Авдаг цолоовын авдгаараа өрөөл. Тэ. Тэгээ бүхэл маш олон жилийн хүүхдэд бүр дээр үесээ. Одоо бүр эзэн Чингис хааны үеэсээ эхэлж барилж байсан гэж ярьдаг. Тэрнээс ч өмнө үеэс. Одоо яг энэ цаг үетэй холбогдуулахад таны бодлоор яг ямар шинжилэлтийг хийвэл энэ бүх сайхан болох вэ? Яг ямар зүйлийг аваад ямар зүйлийг оруулаад ирвэл нард түн бас бөхөө буцаад сайхан хайрлаж хөндлөх байх гэж бодож байна таны бодлоор. Энэ дөрөнд энэ одоо үндэсний бүхэн холбоо маань одоо нэг юу бүхэн холбоо маань одоо ингэ шийдвэр гаргах тийм чадамжгүй холбоо болчихдоо шүү дээ. Яг үндсэндээ бүхчүүдийн сахилгаваатай асуудал дээрч тэр бүхчүүдийн бас солгон шингийн асуудал дээр тэр шийдвэр гаргачих тийм бололцоотой тийм бүхэн холбоо биш байна. Бүхэн холбоо бас нэг сайхан ажиллаад бас тийм ээ. Бүхчүүдийн нэр хүндийг аягүй өсгөх юм бүхэн холбоо маань өөрсдөө санаачлаад бүхчүүдэд оройлаад нийгмийнхаа хариуцлагын хүрээнд буйны ажил хийгээд сайн сайн хийгээд ингээд явах ёстой. Энэ дээр бол нэг эсэргүүцэж чадахгүй байхгүй гэсэн бүхчүүд л байхгүй. Бид энд бол бат итгэлтэй байгаа. Бүгдээрээ л тгий гэсэн. Тэ. Цаа сэтгэл байгаа. Яг бүхчүүд маань сайн сайн зөндөө хийж байгаа тэр болгон энэ сошиал медиад ингээд тавиад байхтаа бол нэг сонин гол биш шүү дээ. Буйны юм бол дотроо сайхан сүсгэлээд бодоод үн буйн хийчих сайхан байхгүй. Тэгээд дээрээс энэ дөрмөнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгээд энэ жоохон чангал гараар бүчүүтэйгээ барьж явах хэрэгтэй болох. Сумарсгүй болов тий. Тэгжиж засарна. Шитгэл нь хатуу байхсмаа бүчүүдийн бүх асуудал дээр ингэж нэгтэн бай чанга байж сурна. Нэг хоёр хүний их ашгаар бүхэн холбоо дөрмөө өөрчилж юм уу дөрмийн залтанд өөрчлөлт оруулах болохгүй. Олон нэр тий. Одоо бүхчүүд ингэж ярьдаг. Одоо зарим хүмүүс ингэж сошиалоор харж хахад, фэйсбүүкээр харж хахад, группүүдээр харж хахад за тэр бүх тэрийн алдамд дөрүүлж гинэ. Тим байр авж гин, ийм байр авж гин, тим машин авж гин гэж ярьдаг. Тэгээд тэр улсын нааданд барилдаж байгаа 512 бүх бүгдээрээ авж байгаа асуудал биш шүү дээ, тийм ээ. Яг тэнд барилдаж байгаа шүүгэрсэн, тэр үзүүр төрөнд очиж барилдаж байгаа, тэр өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж байгаа ард түмнийхээ хайр инэрлийг авж байгаа бүхчүүд бас энэ шагналыг авдаг байх гэж ойлгодог. Тий, тэгэлгүй. Тэгээд гол нь тэр бүхчүүд ч ямар өөрсдөө хүч нэгж аваад байгаа юм шүү дээ бас нэг талдаа. Ард түмний өгж байгаа тэр сэтгэлийн ямиг л буунд нийлүүлээл ингээл авч байгаа. Тэрнээс биш энэ бүхчүүд ч ямар нэхээ тэрийг ямар авах хэрэгтэй юм шиг аваад байгаа юм байхгүй. Тэгээ энэ болгонд бас хүмүүс бохомдож байгаа хүмүүс байна. Бүхчүүд баян бүхчүүд ингэдэг бүхчүүдээ тэгдэг гэд. Яг тэрнээс илүү зардал гаргаж бэлтгэл сургалт хийж байгаа л да. Ер нь л бүхэл бүтэн 10 жилийн хөдөлмөрөө 15 20 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж байгаа үнэлэмж шүү дээ. Өөр зүйл хийгээд өөр зүйлээр явж явах цаг хугацаагаа. Тэ. Бүх гэдэг зүйл нь сураад явах цаг байгаагүй. Ерөөс өдөр шөнөгүй бэлтгэл сургуультай ягаад тэр заалан дотор байжсэн. Нэвтрүүлэг маань төгсөх болж байна. Төгсгөлд асуухад одоо ардын хувьсгалын 100 жилийн болох гэж байна тий. Яг энэ 100 жилийн ойгоор та заан цолтойгоо барилдуул гэж юм бодож байна. Үгүй яг ер нь бол бодсон бодол байгаа. Гэхдээ яг тэгээд давуу барилдаад давж чадаагүй гэж тэгээд авчих нь ч одоо бас хаашаа ч юм бол дооч гэсэн бодол байна. Яг буцаага нөхөн олоо заан цолоо чинь танд өгчүүл. Тэгээ яг барилдахад юу л бас амаад барилдахад ирэмбэний асуудал дээр л өөрчлөлт орно. Тэрнээс шүүл надад бол өөрөө сайхан барилдаад долоод авах боломж болцоо байгаа гэж би өөрөө боддог. За тэгэхээр нэвтрүүлэгт нь хүрэлцэн ирж урагдаж орж сайхан цай чамнаж хоёлаа сайхан хоол хийлээ. Маш сайхан маань манай бас харцгийн гарын хоол амттай байна. Сайхан байна.
Битүүний сайхан өдөр бас агаар салхинд гарч илгаал дээр цай хоол унтгийж сайхан байна. Тэгээд намайг бас сайхан нэвтрүүлгийнхаа хойморт урьж оролцоосонд баяртай байна. Танд өргөдөж бас хүрэлцэг хүлээн авсанд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд Монголын ард түмэндээ бүх сонирхдаг бүхд хайртай ард түмэндээ хэлэх үг юу вэ? Бүхтөө хайртай Монголынхаа нийт ард түмэндээ Дорн аймгийнхаа нийт 100 олондоо олон Ташуулгар сумынхаа нийт ард түмэнд сар шиндээ сайхан шинэлээрээ илгэрэн хамгаалан төрлөөрөө төвшин сайхан амгалан байхыг үлзүүтэй сайхан хэрэглийг өөдөөд нь дэвшүүлж байна. За баярлалаа. Тэгээд танд одоо бас ардын хувьсгалын 100 жилийн явуулах чинь зуны тогтоох нэгэн сайхан орой 100 жилийн баяр наадамда ард олноо хүрээлүүлээд авар гарслангийн даваанд гараад барилдаж явуулдаг юм хүсэн өрөө гэр бүлд нь хамгийн сайн бүхнийг хүсэн өрөө эрүүлэн хийн хорвоогийн хамгийн сайн бүхнийг нийт Монголынхаа ард түмэнд хэлж үзэж байгаа ард түмэндээ бүхд хайртай Монголынхаа ард түмэндээ өсөө өрөөж байна. За баярлалаа. Танаа телевизэн хамт болж гисэн. Маш их баярлалаа. За тэгээ нэвтрүүлгийн маань төгсгөлд Эм сервис гээд хамт олон байд. Эм сервисийн хамт олонгоос танд яг таныг орно анар хацгийг орно гэсэн чинь энэ гоё үнэртүүлэгчийг тэгээд эндээс энэ машин харцдаг маш олон төрлийн юмнууд байна. Тэгээд яг танд өгөөрэй гэдэг энэ бэлгийг өгж байгаа бас Эм сервис. За баярлалаа. Улаанбаатар хотод Баянбүрд яг хойд талд Эм сервис байгаа гэдэг таныг заавал ирээрэй гэдээ бас нэрийн хуудасаа өгж явуулсан та. За. Очиж бас үйлчлүүлээрэй таны алтан шар замтна. За баярлалаа. За сар шиндээ сайхан. За сайхан. Ивэн тэтгэгч Эм автосервис харилцах утас 95 25 42 42 86 69 42 44. Гарит магна